Монгол Улсын засгийн газар хөдөлмөрийн яам. Монгол телевиз. За ингээд Баян онгор аймгаас Говь Алтай аймаг руу хөдлөхөд бэлэн боллоо. Мөнхөрөө тийм юм зөвчтэй. Энд чинь үгүй юм байна. Эндээс яг авах. За бид билээ. Дараагийн хэмжээд одоо юу гэж байгаа гэдэг би байтугай. Бид бүхэн мэдэхгүй байна. Энэ өмнө зар баг. Та цодоо авч тавчгаа. Цодоо тавчгаа. Би өмнө хэлжсэн хөдөлмөрийн хилцүүдээс ирж байгаа тусламжинд бол бид нар бол үгүй гэж хэлж бол яагаад ч чадахгүй угаасаа сэтгэл нь юм чинь. Тийм тэглээч Баян онгор аймгаас Говь Алтай хүртэл бол машин угаасаа олдохгүйсэн. Бид нар Баян онгор дээр ирмэгцээл судалж үзсэн. Дангаар бол тэр нь сууж боддог дөрөвтэй дагоос тийм ээ. Тэгээд ер нь унаа бол хэцүү юм байна да гэд бодоод байжсэн чинь хөдөлмөрийн хилцээний дарга Батбаяр ах өөрөө бид нар тал хүртэл хүргээд өгчээ. Говь Алтай руу би сая ярьчлаа, та нарыг талаас нь хүлээгээд авна гэсэн. Тэгээл энэ бол завшаантай л хэрэг болсон. Тийм тэгээд угаасаа хол зам гэдэг уус тоглоом биш юм чи тэглэж цаг агаар эвгүй байсан. Тимдвч бид нар бол энэ тусламжийг бол тэгэл халуун гараа сунгаал авчихсан. Тугаа юу? Говь Алтай аймгийн хөдөлмөрийн хилцээс биднийг замын талаас тусч авсан. Бидний шиг бадарчиж яваа хүмүүст энэс сайхан зүйл гэж юу ах вэ? Тэгээд Говь Алтай аймгийн хөдөлмөрийн хилцээгээ хамт олон баярлалаа. Ажилт нам. За тасан ирцээрээ. Машинаас машин. Ууцхаас ийм гоё барилгатаараа. Одоо жишээс нэг хэсэг нэг манай их чинь хөлтөө гэж байна. Баруунтал явах тий. Тэгээд смэктэй харчлаа. Тоо юм эндээс. 200 гэж байна. 100 шараа 100. 200 арил гэж байна. Очир фильм студ төлөвлөж байна. Багийн ахлагч, менежер, арилжийн ган тулга, багийн хөтөч, хөдөлмөрийн найруулагч Халзангийн Батбаяр, зурагдаач, эвлүүлэгч Баатрын Эрдэнэхүү, дууны найруулагч Догсмын Оргил Баяр, багийн хөтөч Баяр Далайн Эрдэнэсүг, лайн менежер Батбаярын Дорцсүр, зохиогч санаачлагч, найруулагч Оргилын Батсөрөг, бригад
Тэгээ алт яг хамтчих. Мишок байгаа юу? Шок байгаа. Өмнө гоц төвсгөр таагаа маа маргаж. Ноутбукт гаргаад авсан баг. Наа чинь хоор мөгөө. За хариуцлага бариад байна гэж. Нэг хэлэх цаа. Авсан. Авсан мэд. Яг усын. Хоёрын хомн бол юм. Тэдээс наашаа нэг юм. Юм утсан юм уу? Маргааш тэгээд өөр нөмрөнд ороод ирсэн. Зүрх. Сонда. За сайхан амтсан. Одоо ийшээ бид нар нэг дандаа хойшоо дандаа Алтаа навруу дагаж явна. Тэгээд энэ чи Алтаа аймаг дээр Алтаа хотод орж ирсэн чи аюу гоё. Уулаараа ингээд цастаа, уулын оройгоороо цастаа. Доогоороо зүдэг ногоон ингээд ногоорцоо аюу гоё үеэр нь явж таарч. Алтаа хот чинь өндөрлөг цэгээрээ хамгийн өндөрт байдаг аймаг юм байна. Тэр нэг богдолны цэцэг юм бэ те. Цэцэг хүний оройт очицоо өндөрлөгөөр далайн тушнаас дээш. Ер нь одоо ингээд бидний явж байгаа За бичээ. Тэг сайхан шүү дээ. Ер хүн төлөвчөөд өгдөг байхгүй юу? Тэр нүг даа сурна, ажил хийж сурна. Хүн хайрлах сурна, хүнийг хайрлах сурдаг. Ирцэг албаа хэлж. Хүний хайр таад сурна. Тий. Оргооч юу лээ? Задуур сурна. Чи дотоодын цэргийг 0.5 дугаар ингэ. 0.5. Говьолтой аймаг нь 1940 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын баруун зүгт зүүн талаараа Баян хонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд, өмнөд талаараа бүгд найрамдах Хятад ард улстай хил залган оршино. Аймгийн нийт нутаг дэвсгэр 141.4 хавтгад үргэлжин километр бөгөөд Улаанбаатар хотоос 1001 км-ийн зайд оршдог. Аймгийн төв Алтаа хот нь далайн түвшнээс дээш 2181 м өндөрт орших бөгөөд Улаанбаатар хотын дэргэдэх Богдхан уулын бараг орой гэсэн үг юм. Говьолтой аймаг засаг захиргааны нэгжийн хувьд 18 сум, 83 багтай, нийт 50 гаруй мянган хүн амтай бөгөөд аймгийн төв Алтаа хот 17-оос 18 мянга орчим хүн амтай. Аймгийн хүн ам нь угсаатны хувьд бүхэлдээ халах угсаатнаас бүрдэнэ. Тус аймаг нь их газрын эрсдэс уур амьсгалтай ба ихэнх нутаг нь далайн төвшнөөс дэш 2000 гаруй метрт өргөгдсөн уулархад гадрахтай говьоос таг хүртэл байгалийн хэд хэдэн бүслүүрийг хамардаг. Чино. Гайгүй да. Яг бас төлөвлөний үнд явж байгаа бол Тэглээ нойдсмуудаар аюул ажиллах хэрэгтэй байна.
Бүгд л адилхан. тий ажиллах маржууллаар тэгээд олон нийтийн хамгаалсан ажиллагаа гэсэн нэг юм да. Тэгээд Нэг онцгой юм байна. Тийм. Та бас мэддэг нөгөө үздэг. Өсөд реалити шоунууд чинь ингээл 3 сар зураг аваад 3 сар монтаж ингээл 3 сар зураг аваад ийм нийт 6 сарын ажил болдог бол манайх бол ерөөсөө шууд зандаа монтаж. реалити гэдэг нь шууд гаргаа. Бүх бодол үнзгийн амьсгаа авснаас эхэлдэг. Амьсгал авахд толгойд орж ирээд амьсгалаа гаргахад тэр бодол сайхан болж ургаад сэтгэл тэнэлэхэд би дуртай. Би юуг хамгийн сайн хийж чадах вэ гэж үргэлж боддог. Юу чадхаа хайдаг. Хайсаарч байгаа. Чадчихвал үүнээс илүүтэйгээр дахиад өөр би юу хийж чадах вэ гэж боддог. Хэсэг хугацааны дараа би тоос болно. Намайг юу жолоодож, юу бий болгож байна. Тэр оршин тогтнолыг би хувь төөрхөө гэж хэлнэ. Зорилго бас утга учир гэж юу вэ? Түүнийг олсны дараа дотор уужрах уу? Ямар ч байсан миний урдаа тавьсан зорилго бүр намайг өмнөхөөсөө илүү дээр хүн болох ёстой ирсэн. Иннээс илүү хайсаар эцэс төгсгөлгүй энэ ирэл хайвал намайг дуссан цагт л хамт зогсно. Бид ярихгүй л байгаа болохоос бүгдийг харж бас мэдэрч байгаа. Депресс, төвөгжрэл, ажилласаа гарсан, ажилгүй, эсвэл ажлаа алдахаас айж байгаа хүмүүс, дэлгүүр ажиллаулдаг худалдагч нар хутаг халаасалж суух нь холгүй. Гудамжаар, суучлаар зориггүй залуус галзуун хүмүүс шиг ихслээ. Хэн маань юу хийх ёстойгоо мэдэхгүй байх шиг. Тэгэд энэ бүхэн хизээч дуусахгүй юм шиг аашилцгааж байна. Бид амьсгалахаар эд хоолндоо хорцоор өдөш бүр бид зургтынхаа өмнө суугаад мэдээний нэвтрүүлэгчийг өнөөдөр хит хитэн аллах хитэн ам гэмт хэрэг гарсныг зарлж байгааг болох ёстой зүйл болж байгаа мэтэр нэвтрүүлж явахыг үзсээр байна. Бидний амьдарч байгаа тойрог өдөр ирэх тусам улам жижигрээд давчуулж байгааг харж байна. Тиймээс үүнийг үзэж байгаа таныг би яг одоо суудлаасаа босч цонхон дээрээ очиод ертөнцийг өөрийн нүдээр дахин нэг хараасаа гэж хүсэж байна. Цааш хэрхэн алхах вэ? Хэн малаамаллаж тариагаа тарих вэ? Хэн бүтээн байгуулж хэрхэн мөндийж урагшлах вэ? Бүгдээрээ оффист налаагаад суувал гадаа хэн ажиллах вэ? Хэд захиурыг хэн захих вэ? Хэн банко шиг зүрхээ суглан шатааж бусдын замыг гэрэлтүүлэх вэ? Хар бор ажил хийснээр хүн муудчихдаггүй. Харин ч би 21-р зуунд төрснөөрөө бахархдаг. Усаа төрөнгүүдийн хэрний дэлхийн дэвжээг эзэгэндэг охид хүүгүүдээрээ бахархдаг. Сэвлэгэн үнэртэж бантандаа ингэр халтайсан баривчтай үрээрээ бахархдаг. Сэтгэлдээ зүйдлгүй ханаараа бахархдаг. Сүн зам татуулан оцсон өвгдийнхөө замнал түүхээр бахархдаг. Улаанбаатарын гудамжинд олимпийн аваргуудтайгаа зөрөгтөө бахархдаг. Тэд хинээс эхэлсэн бэ? Тэд жирийн малчнаас, ажилчнаас, ил ардаас түрэн гарсан. Тэдэнтэй нүүр тулан учрахыг хүсэж байна. Харвогийн цэжийг эзэлчгээд үзгийн үзүүрээр хатгасан мэт жижигхэн цэг дээр чигцэлдэн оршдгийг гайхаж байна. Сая 500,000 км хавтгай дөрвөлжин нутагта Монгол орны минь өнцөг болон бүрт монгол хүн хэрхэн амьдарч болдгийг үзмээр байна. Үзэхдээ өөрийн биеэр үзмээр, үнсэн дундаас амьдрал босгож ирдгийг баталмаар байна. Гарт дайралтсан ажлаа нэртвэртэйгээр хийж юу чаддгаа харуулмаар байна. Монгол улсаа бүтэн тойрох, хүн ширүү, тэсвэр төвчээр шаардсан аялалд үзэл бодол ижил анд найз нартайгаа үзэгч олонтойгоо хатууж явж давхаар сэтгэл зорилгоороо бид нэгтлээ.
За ийхүү бригад баг Говьалтай аймгийн Алтай хотод хүрэлцэн ирээд байгаа байлаа. Ингээд нэвтрүүлэг ихснээс хойш бол энэ хүн мэдчилгээн дээр одоо 2 дахь удаага маа найруулагч дөнгөж гарч ирж байгаа. Тэгээд би ярьсараа залхсан тул одоо маа найруулагч ярина. Говьалтай аймгийн таашрын цахилгаан станц гээд мундаг том бүтээн байгуулалт гэдэг. Тэгээд тэрэн дээр очиж ажиллах санал тавьсан боловч бас л өнөөх сонгуультай холбож ойлгоод тэгээд бидний бас ажиллахыг зөвшөөрсөнгүй. Гэхдээ манай хөдөлмөрийн хэлтсийн хамт олон маань бидэнд бас сайхан ажлууд бэлдсэн байгаа. Замын ажил хийнэх гэж бодож байна. Нөгөөх нь Говьалтай аймаг цэвэр усны асуудлаа шийдсэн. Тэгээ эрүүл ус гээд цэвэр усны үйлдвэрт бас ажиллах талаар одоо яригдж байна. Гэхдээ бид нарыг цаашдаа ямар ажил хүлээж байна, нэвтрүүлэг маань цаашид хэрхэн өрнөхийг бол одоо бид хэлж мэдэхгүй байна. Тэгээ үзэгч та бүхэн бидэнтэй хамт байж байгаа нэвтрүүлэг яаж үргэлжлэх, ямар хаалтл явдал биднийг хүлээхийг бас хамт сонирхоорой. Өнөөдөр гэхэд Говьалтай аймгийн хөдөлмөрийн хэлтсийн хамт олон бид нарыг энэ сайхан унаагаар үйлчлээд Говьалтай аймгийн цэвэр усыг шийдэж чадсан эрүүл ус тий эрүүл ус гэд орон нутгийн өмчт компани байгаа. Тэгээд тэрэн лөө ингээд ажил зуучилж өгөөд бид нарыг бас унаагаар хангаад хамгийн гол тэр компани маань бас Алтай аймгийн төвөөсөө жоохон зайтай байдаг. Тэгээд унаагаар гэж бид идэд ингээд аян замдаа гарлаа. Бид Говьалтад ирээд хамгийн анхны ажил маань эрүүл ус гэдэг орон нутгийн өмчт компани дээр хурж ирээд бүгдээрээ ажилласан байна. За яагаад энэ газрыг сонгох болсон бэ гэх юм бол эдний байгууллага тийм ашигын төлөө бус тэглэж энд амьдардаг одоо эндхийн уугуул оршин суугчид нь өөрсдөө хэлжсэн манай ус ер нь жоохон хэцүү шүү. Ийм боллоонтой ус бид нар уудаг штэ гэд нөгөө эрүүл усыг харуулж байсан. Тэгээд энэ хямдхан одоо энэ 20 илүү 25 литрийн боллоонтой ус нь 500 төгрөг. Тийм бид нар гадуур явж байхдаа нэг ийм жижигхэн 0.5 усыг хідээр авч уудаг үлээ тий. Тийм тэгээд ямар ч ашигын бус ингээд ард түмнийхээ төлөө байгаа ийм байгууллага учраас очиж ажиллахад их таатай байсан. Дээрээс нь бид нар чинь цэвэр усыг яаж бүтээгддгийг юусоо мэдтгүү байсан. За ингээд хагалгаанд орох гэж байна. Манай 3 хүн ажиллах боломжтой байна. Тэгээд ажлаа сайн заалгаж аваад одоо үйлдвэрлэл орох гэж байна. Үйлдвэрлэл орохын тулд
хувцс эндэж цэвэр усны аюулгүй байдал гэдэг талаас маш сайн хангаж орж юм байна да. Тэгээд манай гурав бол одоо хувцас өмсөж байна. 3 хүн усны үйлдвэр дээр ажиллана. Гэхдээ камерын хард бас 3 хүн ажиллана. Б Эрдэнэхөө, Б Эрдэнэсөх. Эрдэнэхөө, Б Эрдэнэсөх. Эрүүл ус үйлдвэрлэн, эрүүл усыг ачна. Машин маань өөрөө тэндээс торхтой ирнэ. Тэр торхыг буулгах ийм ажлууд хийгдэнэ. За тэгээ энийг хийхин тулд эхлээд хөдөлмөр хамгааллынхаа хувцсыг бүрэн өмсөд хамгаалах хэрэгслүүдэд бүрэн одоо хийсэн байх хэрэгтэй. За тэгээд ажлын явцад одоо яг тоног хөрөмжлөөр ажиллаж авах үедээ болохоор нойтон гараад тоног хөрөмжөнд хүрэхгүй. Ажил дуусны дараа цэвэрлэгээ хийхдээ тоног хөрөмжийг хүчлээс нь бүрэн салгаж иж цэвэрлэгээ хийх ёстой. Ажлын талбайд одоо хатарч унах бас өөрчлөлт бас маш болгоомжтой ажиллах ёстой. Тэгээд ажилт хийх үедээ болохоор машин дээрээс халтарч унах аль эсвэл торхон цохиулахаас болгоомжтой ёстой. Ажилт хийх үед болохоор одоо нөгөө сэрэт өргөгч төхөөрөмжийг ажилуулж ажилт хий. Тэгэхээр тэр сэрэт өргөгч төхөөрөмжийг ажиллаж авах үед бол маш болгоомжтой. Тэрэнд одоо манайх бол өөрсдөө яг нэг хүн тэрийг ажилуулж жолооддаг байгаа. Тэрний дор мэдж хүрэхгүй байх хийн тоног төхөөрөмжийг ажилтны талбай дээр хийн даралтай тоног төхөөрөмж одоо компрессор ажиллаж байгаа. Тэрэнд бас ойртож болохгүй, тэрэнд хүрч болохгүй. Ийм их зааварчилгааг ажлын явцад өгье. Тэгээд би яг зааварчилгаагаа энэ ч тэгээ та хэд гэрнийхээ гарын үсгээ зурч байгаа. Энд зааварчилгаа авсан гэдгийг ингээ харалтаа зурч байгаа. За манайх болохоор энэ болохоор 80 м нөөцийн сав 80 м-ийн гүнээсээ усаа татаж авч байгаа. Аваад нөөцлөө дээш нь шугам руугаа явуулдаг нөөцийн сав нь байхгүй юу. Энэ дээр нэг онсоор шилжиж байгаа байхгүй юу. Ашиглалтанд одоо 6 сарын 16-наас энэ 6 сард хийж орлоо ашиглалтанд энэ савыг 4 сар ашиглаад дахиад шинжлэх ёстой. 10 сарын хүртэл ашиглаад 10 сар дахиад ийм шинэ сав гараад энэ савыг буцаан татан авах хэрэгтэй байхгүй юу. 4 сарын сав. Татан авах тэгээд энийг дахиж ингэж ашигладаг юм уу? Энийг одоо энэ нэг манайх зүгээр престэд Улаанбаатар руу очиулаад тэгээд тийм нэг бол. Энийг хаанаас авчих юм сав вэ? Яг энэ бэлтгэсэн ирдэг байхгүй юу? Нарийнхан гонцгой яг энэ шиг хэмжээтэй бэлдэж. Бэлдэж ирээ тэгээд тэрийг өдөөд өгнө. Халаа гэвэл За хоёр янзаар шүүж байгаа байхгүй юу? Хоёр янзын шүүгүүртэй. Энэ болохоор ерөөсөө бүх юмын шүүгээд яг цэврээр нь усыг үйлдвэрлэдэг. Яг цэвэр ус үйлдвэрлэдэг. Одоо энэ гэхэд кават шулуун шүүлтүүр, нүүрсэн шүүлтүүр, ион солилцуулагч шүүлтүүр, мембранын шүүлтүүр. Мембран. Ааха. Тэрний цааталд авиж 50. Цаатал руу хийж байгаа. Тэр цаатыг савлаж байгаа одоо тэнд авиж тавиад тэгээд юу яах вэ? Бүх ус маань энэ. Одоо савлаад бэлэн болсон ус маань энэ. Тэгээ энэ шугамаар яваад юм шиг байна. Тэстэй илбий юм шиг болж ирдэг юм шиг. За ингээд энэ хараа энэ дуранд мэдрэх хэрэгтэй байхгүй юу? Энэ дуран саваа мэдрэх хэрэгтэй тийм. Ойрхон дөрөв надад ойрхон Бод байна. Дахиад дурантайгаа ойрхон. дахиад нааш нь. Эрдэстэй одоо нөгөө хүний бие шаардлагатай яг эрдэс байна шүү дээ. Тэрнтэйг нь шүүлтүүр нь яг эрдэстэй ус. Бригад. Энэ болохоор юу? Тэндээс он сарын шивгдээд ирсэн ийм саваа одоо засаг бүтээгдэхүүнээ хийхэд бэлэн болгоод
угааж ирсэн, угаа цэвэрсэн гэсэн. Аваад ясын шавхсныхаа дараа энэ конвейерн дээр 2-2-оор 50 фут ийшээ автоматаар ороод Танаа энэ усчаа амар хямдхан юм байдаг ш. Нэг ийм бодлоод ч 20 литр ус өстэй тий. Тэгээ 500 төгрөг гэдэг юм тий. Манай аймгийн хувьд бол одоо өмнө нь одоо маш хатуудаг өндөртэй усыг, хатуудаг ихтэй усыг одоо унтныхаа усны хэрэгсэл хэрэгэлдэг байсан бол энэ үйлдвэр одоо ашигласан дараа жил гарангийн хугацаанд ямар ч байсан хатуудаг зөөлрүүлсэн, эрдэжлүүлсэн. Одоо манай энэ бол яг эрдэжлүүлсэн ус бол Улаанбаатарт үйлдвэрлэж байгаа хужих усны үзүүлэлттэй ижилхэн байгаа байхгүй. Тэгэхээр тийм усыг маш хямдхан үнээр хэрэглэж байгаа. 500 цаас гэдэг чинь. Бараг нэг жижиг 500 грамын усцанд бараг 500. 0.5 та усны үнээр 20 литр усыг авч хэрэглэж байна. Бидний савын амныг хамаг ингэж хаар. Энд дээр худах юу болохоо. Та тийш илүү гарах. Орд ирэнгууд энд усаа хийд юм цэвэр усаа. Тэгээ дотроо нөгөө нэг хог мог байдаг юм уу тэрийг хараад жоохон ингээд амтрын таалагддаг тэгээ эндээ бүгдөлтөө гаргадаг юм. Угаагаад байгаа юм тий. Угаач. Энэ сайн нөгөө тийч хасарын шивсэн шүү дээ. Тэгсээ эндээс хасараа шивдэж орж ирсэн цавнууд нь бүрээд ирэнгүүт нь угаагаад тэгээд дотор нь цэвэр усыг бэлэн болгоо. Хог сараад нь цагаад би сая нэг сая дахиж угаасан. Сараад хацаа. Бид нар энэ ч хурж ирээд гайхаж нөгөө ус хэрэгтэй нөгөө тогоон могонд агаад маа гэж. Тэгээ нэг юм том бодлоготой болох 500 төгрөг. Юу энэ хичнээн жил болж байгаа юм санаа үгүй. Нэг жил гарсан байна. 2 сараас. Өөр юм баруун бүс нүсийнхээ аймагуудаар ингэж харагдах юм уу эсвэл зөвхөн аймаг одоохондоо тэгээ яваандаа бол өргөжөд тэр баруун бүс рүүгээ нэлээд тий ус тараад болохоор юм байна. Тэгээ 500 төгрөгөөр гардаг байгаа ус бол тийм ихтэй. Аймагтай 500. Шиг бол баг байдаг шүү тий. Одоо харин манайх энэ жижиг ус үйлдвэрлэдэг. Жижиг усыг 0.5 дээсээ 500 та жижиг ус үйлдвэрлэдэг. Тэрийг аваад яг нэг зах зээлийнхаа үнээр заасан одоо Энэ амсарлууд хааруулаад анууд нь дотоод хагддаг юм байна. Хамгийн хараад энийг яваад конвейерээр яваад ингээд эндээс хаваа маш сайн хариуцсан гоотой эндээ усаа цэвэршүүлээд дааш нэгээд маш хурдан газ маш шуурхай юм уснууд маань бэлэн болох юм байна. Одоо энэ бол арай бах болог байна. Одоо энийг ингээд сайхан ийшмээрээ цатааж байгаа дараа шошхын наад гэ. Тэр нэг хуучин хийжүүлсэн ус гэдэг шиг нэг тийм газтай юм шиг байна. Усанд байдаг нөгөө эрдэс бодис байдаг шүү дээ. Өөрт нь хэрэгтэй байж байгаа. Тэрийг баяжуулж өгд юм байна. Тэгэхгүй учраас чи энэ чинь
шүүтүүлнүүдэд ингээд явсаар хагаад бүх ингээд эрт зүрийг ингээд шүүгээд авсан юм тий. Хаалт болохоор юу ч байхгүй. Одоо бодис юу ч байхгүй. Цэврээрээ яг одоо цэвэр юу ч болсон уу. Энэ болохоор яг шаардлагатай юм байгаа. Хоёр янзаар хандж байгаа. No, I won't be afraid. Oh, Тэр юм арахад өнгөрсөн байдаг юм. Яг гоо тэгтээ заавал хянах ёстой гэж байна. Тэгээ энэ амтнуудыг тааруулж явах. Бригад. За хаяаш наач хамхрах Ер нь яг хүний гар оролцдог тийм хэсгүүд гэх юм бол тэр угаах тэр энэ ч нөгөө хянаас сууж байгаа тийм. Тэгээд арчиж байгаа зөөж байгаа өөр бол ингээд ер нь бүр автоматчсан гэж ойлгож байна. Угаадаг гадаа өрх хоёр гараа хүний гар. Алтч усгүй би усны гуталтай. Ямар ч байсан цэвэр бас хийд сурлаа. Цэвэр ус. Гэтэ ямар ч байсан ууж байгаа усаа яг яаж ингэж ямар ч дамжлагтай дамжаад тэгээд бид нар дээр хүрж байгааг бол
багч гэсэн мэдчих авлаа. Энэ нь ингээд 80 м-ийн гүнээс татдаг гэж юм. Зүгээр газрын гүнд байгаа айгүй цэвэр ус шүү дээ, тийм. Ер нь бол баг зүгээр уучих болохоор усыг дахиж ингээд яанжуулаад супер хүчтэй болохоор тэгээд ингэж гаргадаг юм байна. Аянсан мэдрэмж сэтгэлийн гэрэлгээ чи хаа байна? Монгол хүний төвчээр ухаан нугаршгүй сэтгэл чи хаана байна? Бүгдээрээ цагаан захлан надаагаад суувал гадаа хэн ажиллах вэ? Шижигнэж усалсан хөдөлмөрийн талбарт хэн ханцуу шамлан очих вэ? Хэд сахиурыг хэн сахих вэ? Хэн данко шиг зүрхээс улан шатааж бусдын замыг гэрэлтүүлэх вэ? Солих хувцсгүй, халаасын мөнгөгүй, өөрсдийн унаагүйгээр аян замд гараад үзье. Гарт таарсан ажлыг хийж, зардлаа олон сайжлая. Эх орныхон хаанч өтсөн Монгол хүн газардахгүй гэдгийг харуулъя. Монгол улсаа бүтэн тойрох хүнд ширүүн тэсвэр төвчээр шаардсан аялал гарахаар үзэл бодол ижил анд найз нар сэтгэл зорилгоороо нэгдлээ. Энэ багийн нэр бригад. За ингээд манай үйлдвэр дээр 4 цаг ажилласан залуучуудаа баярлалаа. Үргэлжлүүлээд ажиллах одоо зам хол учраас одоо ингээд ажил дуслаа. Ямар гэхдээ бид нар бас одоо 4 цаг ажилласан ажлынхын хөлсийг өгөө. Тэгээд ингэж ажилласан үйлдвэртэй танилцаж үйлдвэр дээр ажилласан маш их баярлалаа. За бид бүхний гэсэн үйлдвэр дээр ингээд нэг өдөр ажиллаж 4 цаг ажилласан бүтэн өдрийн маань шалган олгож байгаа. Эрүүл ус компани хамт их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Зам ахих тусам би нэгэн зүйлд өөрийн ирэхгүй шунан татагдаж улам хайртай болж байгаа мэдэрч байна. Эх орон гэдэг үгийг цаасан дээрээс харж ном дээрээс уншиж байснаас өөрийн биеэр бидрэн тэмтэрж явсан үгүй илээ. Хайр дүүрэн хайлан харуулслахгүй нэгэн донд биднийг үлдээ явахад мөн л хайр тэсээр халуун үргэлжлэлүүд нь зүрэн ирэх хорвоо. Явна, ирнэ, бүх зүйл солигдсон, сүлэгдэн оршин. Эд бүгд эх орон чиний илгэн дээр донгочих хүүхэд мэт үргэлжлэн. Би том орны жижиг хүн юм байна. Маа нэвтрүүлэгч нөгөө аяллаа болон одоо байгалийн үтсгэлэнг харуулдаг тийм нэвтрүүлэг арай нэвтрүүлгүүдээс бол арай өөр тийм нэвтрүүлгүүд бол маш сайн хийгдсэн нэвтрүүлгүүд байдаг. Манайх бол ажил хөдөлмөр эхлээ явдаг ийм залуусын тухайн нэвтрүүлэг. Гэхдээ замд дайралтж байгаа бид нэр яг туушин яг замд дайралтж байгаа газрынхаа орон нутгийн байгаль далаацыг бас авахыг хичээгээ явт юм аа. Тэгээд харандаа хад гээд гайхалтай сайхан байгалийн тогтоц хад дайралтсан. Тэгээд энэ хад бол ерөөсө дэлхийд ерөөсө Монголд л байдаг гэж нутгийн хүмүүс нь ярьж байсан. Тэгээд холих нь болохоор дуурайлгаад хийцэн нь Бээжинд байдаг гэж ярьжсэн. Тэгээ бид нэр энэ хадны зургийг дроноор тойрч ингэж нисч авах нь зүгээр юм байна да гэж дотроо бодож байгаа. Энэ нөгөө дроноо нисгсэн л дээ. Эйваа нисгээл харандаа хад руу ойртон гутал яг гээл татаад байгаа нь мэдрэгдэжсэн байхгүй. Тэгээд за ер нь болидоо гэд бодож итэл ерөөсөө юугүйл
Манай нөгөө дроны чинь соронцтой даваад. Дрон унтсан. Дараа унтсан. Би жаваад. Гайгүй юу? Харахад бол гүрэмжтэй. Гайгүй. Соронцтой юм байна. Би бүр энүүгээр байжсэн чинь шууд татаж очиж байгаа та. Үргэж байна. Яг ч юм шууд. Илсэн дээр унсан л та. Бүр дээш хараа юм. Мундаг соронцтой. Тийм хайн. Хатнууд 8 сарчиг өгдөг. Ингээд би бүр хоош татаа тийсэн. Явсараа очиод. Ээжтэй. Саялаа. Гаднаас нэгдэж ирсэн юм алгалаа. Нэг асаага үзье. Яа, нарийн тоос шуруу хэцүү. иш стаамир хийс орсон. Жон сүнсэж байгаа гэсэн. Тэгээд мундаг соронцтой. Чинь нөгөө асаад байна. Наза, цагаад явчих. Гайгүй нөө. Тэглэж хөдөлмөрийн хилцэх юм байна. Одоо нөгөө зочноо ирэхээр өгтөж авдаг Монгол зангаараа бид хэдийг цаашаага нэг голын ирэг дээр суугаад жохон хорхог ингээд өөрсдийнхөө хэмжээнд хийгээд идчихье. Тийм та хэд бас энэ замд алчааж байгаа байлгүй маа энэ халуун чулуу байр энэ төр гээд. Тэгэл хорхог идэл ерөн замд орсноос хойш хорхог морхогны сураг бол дуулдаагүй л явсан. Хөдөөгөр явсан хүмүүс чинь тэгэл 1-2 хоног ирчээл хорхог хийж идлээ гэж ярьдаг. Бид хэд бол одоо нэг сар хагасны дараа бол анх удаа хорхог идсэн. Тийм тэгээд Говьалтай аймгийн хөдөлмөрийн хилцээхэнтэй баярлалаа. Одоо баярлалаа гэхээс өөр юу гэж та нартай хэлэхтэй. Яргу янз өгч. Орхон янз өгч. Хадуу ханаг болоо. Дараагийн дугаарт Ямаа ирэхгүй гэсэн одоо. Ямаа ирэхгүй гэсэн. Хөнөө дууртай.